надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартаашин улим санах нууц байдаг. За манай баян өндөр одоо хайрхан уул маань бид бүхний сүтгэхтэй хайрхан уул одоо манай Булган сумын баруун хойд талд ингээд оршдог. Хойш хаашаа одоо 35 км газрыг харж идэг энүүхэндээ бол хамгийн өндөр ойрол уул байнамаа. Тэгээ баян өндөр хайрхан маань дээр үеэс өв дээдс маань одоо шүтэж дахиж шүтэж ирсэн ийм хайрхан уул. Бид бүхэн бол одоо намрын цагт жил бүр одоо өөрийнхөө хэмжээнд ингэж дахиж шүтэж ингэж явдаг хайрхан уул. За манай баян өндөр уулын бэлд оршдгоороо манай Булган сумынхан бас анцтай. Тэгээ манай баян өндөр бол өв дээдсээс ингэж уламжлагдаж ярилдаж ирснээр өөртөө байгаа өнтөө оруулдаг ийм сайхан одоо өндөр хайрхан байгаамаа. Тэгээд баян өндрийн маань бэлд одоо торгууд зарчин ураанхаа халах дөрүүд казак гэдэг одоо бүх одоо хот аймгийн хэмжээнд байдаг эндсийн ястан амьд дээр бас их онцлог. Манай Булган голын хөндөй бол баян өндрийн байдгаараа бас өгөөжтэй ийм газар шороо байгаа. За манай баян өндөр айрхныг бол бид бүхэн дахиж шидэж ирсэн. Учир утга нь бол дээр үеэс өгчөөс одоо бид бүхнийг энэ хайрхныг шүтэж амьдраарай. Энэ баян өндөр хайрхан бол өгөөжтэй бид бүхнийг үр хөвгтүүдийг маань ач зээнэрийг маань эрүүлийн ингэж өсөж боожход одоо ивэлдэ авсан хайрхан байгаамаа гэдэг одоо нэг домгийг хэлдэг. За тэр домг нь бол одоо баян өндөр хайрхны дээд талын намсраа баян намсраа гэдэг бол залгаж байгаа. За баян намсраа цаатлын одоо дэртэд газраас одоо хойд зүгээс нь харах юм бол манай баян өндөр чинь Булган уул руу одоо ингээд далавчаа ингээд хүмүүс сууж байгаа том хангар шүүний дүрсөө байна. Тэр бол яг тэгж харагддаг. Тэгээд толгоо жаахан ингээд өмгийлгээд одоо голын одоо энэ манай Булган голын хүн дээр ингэж харсан байдалтай ийм өмгийсэн хангар шууны дүрстэй. За яагаад энэ хангар шууны дүрстэй байдгийн болоо гэдэг учир утга нь бол энэ Булган гол бол одоо өнөөдрийн байдлаар бол энэ Ховд аймгийн Булган Баян аймгийн Булган сумаас их аваад ингээд энэ хоёр Булган сумыг дайраад хил гарах одоо хятад усын өдгөх рүү гарах 230 км зам туулахтаа бол одоо маш их мөрөлцөж ингэж тахирдаж урсдаг. За энэ тахирдсан урсж байгаа одоо энэ Булган голыг маань ариун нандин байлгах. За янз бүрийн одоо гадны одоо могоо ан амьтан хорлохоор одоо ирсэн хортон дайснаас өмгөөлж хамгаалахын тулд одоо энэ хангаар шүү ингэж Булган голынхаа өндөр өмгийж харж байдаг юм а гэж манай одоо аав гэж ярьдаг байсан ийм домогтой. Тэр ч утгаараа баян өндөр маань бол бэлдээ байгаа иргэдийн одоо эрүүл мэнд тийм аа ямар нэгэн байдлаар байгальд хор хөнөөл учруулахгүйгээр байж байгаа хүмүүсийг бол ивент гэж
одоо үнсээр өр хүүхдүүдтэй ингээд инкам болон эрүүл сайхан амьдрах ирээдүйн хоочтон дэм болох юм буйныг үлдэж байдаг том хайрхан байгаамаа. Тэгээд тийм учраас та үеийн үед одоо дахиж шүтж байх ёстой шүү гэж ингэж бид бүхэн захидаг байсан. Энэ ч утгаараа манай тэлэх ийм спорт учраас шатрын хүүхдийн шатрын ордон бол Баян өндөр гэж нэрлсэн байхаа гэж би ингэж өдөөд өгдөг. За ингээд Баян өндөр хайрхныхаа нэрийг авч өндөр хайрхныхаа одоо урд нь ингэж түшиж байгаагаа учраас манай Баян өндөр шатрын клубийн хүүхдүүд маань хоош-хооштой бол ухаан мэдлэгэнд хэлж шатрын спортод орохоос за аймаг, сум, түнчлэн бүр дэлхийд нэрээ гарах гавьяатууд алдарт тамирчид байна ингээд төрөх болтгой гэж ингэж хүсэж дотроо сүсгэж явдаг юм аа. Хамт нэвэн гэсэн тийм ээ. За тэгээд хоош-хооштой одоо бидний ач зээнэр өр хүүхдүүдийг маань Баян өндөр шатрын клуб бариад амжиж оюун ухаанаа тэлж за энэ шатрын спортын оргил гарах замыг нь нээж зарим хүүхдүүд заримыг нь бол оргилд нь гаргах энэ үйлсэд одоо манай Баян өндөр хайрхан буюу миний одоо дон түүхээ энэ ярьснаар хангард шүү маань одоо хангард ээж маань гэдэг юм. Энэ улган голын хөндөй маань улган гол ээж маань ивэнд идэх болтугай гэж өрөөё. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрвэл сартай шүн улам санах нууц байдаг. Монгол Улсын гол төлөвчин амар жаргал үлжмийн зөвхөлж Вангийн дургууд үе хоёр. За тэгээд энэ дуу Баян өндрийн тавилга орхондор дуулагдах болтугай гэж сайхан өрөөдөг өргөж хэлээ. Торгот тундаас жаргал сайхан хүсье.
Саяхоо баяндар ахында бор галзын шар галзын хоёроо нэг сэтэрлэж тавьж байна. Бид бүгдийн баян заяа үргэлж дэвжиж дэвшлийн өвчтөөр нэг хөнгөн төсөөлсөн. Даяаран сайн байцгаана уу? Би хөгжмийн зохиолч Давгийн Койрана. Баян өндөр гэсэн сайхан дуу мэндэж одоо та бүхэнд энэ дууны халуун мэндийг хүргье. 2022 онд бүрэн эрэхэд элчин сайд ганхуй ах санаачилж Монгол улсын анхны хүүхдийн шатрын ордныг барихаар манай Хонконгийн Peace хөгжил компани хандивлж ингээд босгосон юм аа. 2023 оны 6 сарын 9-нд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх шатрын ордны нээлтэд оролцож Монгол улсын ирээдүй бол хүүхдэд багчуудаа. Энэ хүүхдүүд багчуудаа эзэн хаан мөнгө юугах болтугай гэж Тайвангийн музейгээс Монгол улсад бэлгэлсэн Чингис хааны хөргийг шатрын ордонд ерөнхийлөгч өөрийн гараараа бэлгэлсэн байна. Тэгээд мөнх тэнгэр эзэн хаан баян өндөр хайрхан Монгол улсын хүүхд багчууд шатрын ордны мөнгө юугах болтугай гэж маш сайхан арга хэмжээ болж манай Хонконгийн Peace хөгжлийн замын компани бүгдээрээ маш сайхан одоо түүхэнд үлдэх гоё юм босглоо гэж бүгдээрээ аягүй их баярлсан. Тэгээд 2024 оны 100-нд энэ баян өндөр торгуудын шүтэн болсон хайрхнаа дахиад одоо болгон сумныхан бүгдээр засаг даргаас ингээд тушаал гаргаж 4 жилд нэг дахиад болсон. Тэгээд гавьяат жүжигчин Амар Жаргал зохиолч Яруу найрагч Даваас өрн ах бид нар хамтарч баян өндрийн дуугаа та бүхэндээ одоо төлөвлөж хийлээ. Монгол орны минь ирээдүй болсон хүүхд багчуудыг мөнх тэнгэр эзэн хаан баян өндөр хайрхан мөнхөд эвгэх болтугай. 나
гаваа сэрэмгийн шилдэг шалгарсан энэ өдөр хөгжмийн зохиолч, дуучин, аян зохиолч гуруулаа хүрэлцсэн сайхны бэлэг зах өдөр болж байна. Энэ сайхан Мангийн дургууд нэрт хөгжмийн зохиолч хоёрын хоёрын сургалтын 22 оны 9 сард ирээд манай элчин сайд ган хуйг ах санаачилж ингээд тендер зарлж энэ дууны үг ингээд бүтсэн юм аа. Тэгээд манай даваасүрэн ах бас энэ тендерт сайхан дуугаан 40 шүлгэн домд шалгарж ингээд онцож гарсан танд баяр хүргье. За баярлалаа. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн Торгуу түмэн та бүхэндээ энэ баян өндөр уушигэ өндөр сайхан хишиг өндөр Торгуу түмэн маань заяа ингэж Манданбаатар шуултхай гэж ирээё. Энэ удаа бид Торгууд түмний хүү тухайн энэ ярих сэдвийн мэн гол баатар надтай хамт сууж байна. Хэрхэн үзэгчтэй Монгол баг хархал нэвтрүүлэг үргэлжлэж байна. Эртний язгуурт Ван хааны торгон зэрэг торгууд, эзэн богд Чингис хааны хишигтэн зэрэг торгууд, эрэлхэг зориг Аюх хааны шадар зэрэг торгууд, Эгэлбий Баатар Увш хааны төмөр зэрэг торгууд. Одоо танд зохиогдохоор, та зохиохоор, та одоо омгшохоор, та сүрлэгчээр энэ утга учир хизээ ирвэ. За талархлаа. Энэ дуу төрсөн дууны үг бүтсэн түүх маань бас тийм учрал тохиолдолтой юм байгаа. Тэгээд элчин сайд ган хуйг ах манай санаачлаад Онц бүгд бүрэн ихэд элчин сайд дамбын ган хуйг шиг байна. Энэ сайхан баян өндөр хайхан гэдэг юм дууны шүлгийг уралдаан зарласан. Тэгээд тендер зарласан. Тендер зарласан. Энэ уралдаанд одоо энэ зарыг харчаад би оролцъё гэж бодсон. Тэгээд яагаад гэхээр миний удам ээжийн талын удам болохоор торууд юм байна. Тэгээ ааганд очир гэж юм агшаал одоо шатны өндөр нуран бодоо би хөөхд байхдаа тэр сайхан өндөр хайрхны усыг нь амталж тэр агаарыг амьсгалж ингэж өссөн учраас маш их баярлаж бахархаж ерөөсөө надад шууд энэ шүлгийг бичих юм байна гэсэн юм сэтэл орж ирж ирсэн. Тэгэд энэ дууга усан чуулгын үндэсний урлагийн их театрын гавьяат гослол дуучин манай амар жаргал дуучин энэ дуугийг дуулж та бүхэнд бид гурав одоо та бүхэнд бэлэг болгож өргөн барья. За баярлалаа. Тэгээд та бүхэнтэй юуны өмнө аз жаргал сайн сайхны хүсье гэж бодож байна. Тэгээд дуу гэдэг бол 3 жигүүртэй хөгжмийн зохиолч, шүлгийн зохиолч, дуучин гэдэг амжуулах дуучин. Тэгээд өнөөдөр их баярлж байна. Шинжаанээс одоо хүрцэн ирж бас одоо энэ сайхан баян өндрийн энэ сайхан тахилган дээр ая дуугаа өргөж байгаа. Ая дуугаа энэ сайхан дуугаар бас одоо та бүхэнтэй мэдчилж байгаад баярлж байна. Их баяртай аз жаргал сайн сайхны хүсье. Монгол улсын гавьяат болоороо гэсэн сайхан өрөөдөө өргөж өгчлээ. Манай алтан гацсуудтай штэ. Тэ. Тэгээд эрхэм сайхан ах гаавыг ахта одоо баярлаж талархсан хэлбэрэтгээ. Тэгээд манайхан нэг аль тутаач. Хураалын. Хүрээ. Яг энэ үйл ажиллагааг зохион байгуулсан гаавыг ахта аз жаргал сайн сайхны хүсье. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхны хүсье. За тэгээд энэ дуу өргөн барья. Баян өндөр орцгой тоо
баян өндрөө Орцог баятаа сэвгэрэн явтан хаалта Хокуусан то ардогон үнэнч цаанте Тэнгэр дая тургутэн дэчин түүхтэй Тэдний халдах баян Я цуртман ханы шилмэл зэрэг торгууд эзэн богд Чингис хааны хишигтэн зэрэг торгууд элхэн зэрэг таюу хааны шатар зэрэг торгууд Баатар Омш хааны төмөр зэрэг торгууд Монголд шатар 13-аас 14-р зууны үед Персээс ирсэн гэж үздэг. Шатрын дүрс тоглоомын явцыг тэмцэл тулаантай адилтхан өгүүлсэн байдгаараа энэтхэгтэй тун тустай. Монгол шатарт тэрэгтэй морин давталгаа, үр гисэн тэмээний өрсөлт, 2 тэмээний тишэлт, 2 морины хатраа зэрэг гарааны хувилбарууд, 24 буюу 2 тэмээн тойруулга, алаг 10, морин 4, морин 3, төмөн түүхий, холбоо үгийн чимэгт хорт 5 шаг, буурал морины бухалд, уран бэрийн хожил зэрэг, уран сайхны хожлууд байдаг нь үлгэр домогт хадгалагдсан ирсэн байна. Монгол шатар олон онцлогтой. Монголчууд шатрыг мод, яс, чулуугаар сийлж уралдаг. Монгол шатрын хүүн нохойн дүрстэй уламжлалаар гүлэг гин. Монгол шатрын тэрэг нь үхэр тэрэг дүрстэй, анхны үүсэл дүрс хиллэг нь үхэр бөгөөд хөгжлийнхөө явцад тэрэг гих болсон аж. Монгол шатрын морь тэмээн анхны дүрс хувилбараараа байдаг. Монгол шатрын бэрсэн, арслан, барын дүрстэй уламжлалаар нохой аж. Монгол шатрын ноён нь олбог синтедэ заларсан эрх ямбат хүн дүрстэй. Монгол шатарт Монголын түүх, уламжлал, ахуйн зан заншил нэвт шингэсэн байдаг. Анх Ааг нуурын төлөвлөгөө боловсруулдаг дүрстэл хэрэглэл байснаа дайн байлдааны тактик, маневр хувилбарын олон дүрст хөлөгт талбар болсон байх юм. Хожим оюун ухаанаа уралдуулдаг талбар буюу хөлөгт тоглоомуд үүссэн. Монголчууд 100 гаруй хөлөгт тоглоом тоглодгоос хамгийн гайхалтай нь Монгол шатар болов. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн Монгол шатрын суурь дээр 1930-аад оны дунд үеэс манай оронд орчин үеийн шатар дэлгэрэн хөгжиж эхэлсэн бөгөөд 1935 оны 6 дугаар сард Улаан-Уд хотноо болсон Бүх Сибирийн 2 дугаар тэмцээнд Санжаа Жамц, Геван Нинж нар оролцож байжээ. Мөн улсын 14 жилийн ойгоор шатрын тэмцээн зохиож тэргүүний гэгдэх 15 шатарч оролцсноос адьяа дөрвөлж байсан байна. 1948 оноос улсын авраг шалгаруулах тэмцээн зохион байгуулж байжээ. Монголын шатрын холбоо олон улсын шатрын холбоонд 1955 оны 10 дугаар сарын 8-нд элсэн түүхтэй. 1956 онд Москва хотноо зохиогдсон дэлхийн шатрын 12 дугаар олимпиадад Монголын баг анхудаа оролцсноос хойш хугацаанд хөгжлийн түвшин нь эрс дээшилсэн гэж шатрын мэргэжилтнүүд үнэлдэг. Баянгар аймгийн Эрдэнэ цогц сумын нутагт байдаг шатар чулууны хөшөө дурсгал бол манай эртний өмнөх 3000 жилийн тэртех эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Энэхүү буган чулуун хөшөө гадуураас сэлбэр хээтэй дөрвөлжин чулуун харшлагтай оруулга Монгол шатрын дүрс хэлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд хэрэгсүүрүүдээс бүрддэг байна. Энэ мэд 50 гаруй дурсгал байх ба шатар чулууны тухай нэн сонин домог байдаг ажээ. Энэ нь Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн шатар чулууны хөшөөг босгосон гэж ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сэлбэр бүхий дөрвөлжин хашлагтай оршуулга Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сэлбэрүүд байдаг. Мөн үгээр Монгол овогтноос анх шатар үүсч өгдсөн гэсэн яриа байдаг үлээ. Хүмүүний оюуныг тэтгсэн бас нэгэн мөчлөг Ховд аймгийн Булган суманд шатрын ордон барьснаар түүхийг залгамжлан өртөөлж түүний алдар нэрийг Баян өндөр хүүхдийн шатрын ордон хэмээн нэрлэн хүүхэд багчууд сэтгвээс ирээдүйн заманд гэрэлтэн хүмүүний оюун дэлгэрвээс хөгжлийн гал бадарна. Бид шатар гэмшим угаасаа хүний оюун ухаан хүүхдийн аль нэгэн хүний оюун ухаанд их юм сайхан үүлийн нэг үлээ. Яг үүнтэй холбогдуулаад бид Булган сумд шатрын ордон дээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү шатрын ордны захирал Пунсал Дулам манай нэвтрүүлгийн эрхэм зочноор урагдж байна.
Сайн байна уу? Сайн байна уу? За, сайн сууж байна уу? Сайн байгуулж байна уу? Сайхан үйлдэж байна уу? Ажлаа тавлаг уу? Тавлаг сайхан үйлдэж байна. Тэгээд маш гоё юм дулаахан үйлдэж ирлээ. Замдаа бол цас мөсөд байлаа. Тийм, гол байгаа да. Тийм, тэгтээ гоё маш гоё юм тий. Тэгээд одоо та миний ингээд сургуулийн захирал хүн учраас ерөөсөө энэ ордны ер нь танилцуулга нь юундаа төвлөрч идэв. Ер нь энэ захирлаар ажилласнаас хойш ямар шүү байна гэдэг. Ингээд яагаад гэвэл та өөрөө багш хүн шүү дээ, тийм ээ? Юуны багш байсан та? Түүх газар зам багш байсан. Түүх газар зам. Тэгвэл бүр гоё мэргэжлийг гэсэн. Тэгэхээр яг энэ талаараа хоёулаа харьцуулаад байна. Ер нь энэ ордонд орсон нөгөө сургуулиас хоёр ялгаа юм даа. Тэгээд сургуулаа танилцах байхгүй. За тийм. За би Ховдангийн булган сумд өсөж бодсон. Монгол иргэн байгаа. Тэгээ одоо багшийн сургуулийг төгсөөд 34 жил багшлах ажил хийгээд ингээд тэтгэврт авсан юм аа. Тэгээ одоо тэтгэвртээ гараад зүгээр суусангүй бас л хөвгттэй ажиллах нэг юм одоо ажилд ондоогдол энд ажиллаж байна. Тэгээд манай шатрын ордон маань одоо санаачлагч нь одоо Монгол Улсын бүрэн эрхтэлчийн сайд дамрын гамбын санаачилсан. Энэ хүн одоо гэр бүл хүүхдүүд ах дүү нар бүгдээрээ ингэж нийлээд 1 тэрбум гаруй төгрөгийн одоо хөрөнгө оруулалтаар энэ шатрын ордонд барьж бүтээж босгосон. Тэгээд 2023 оны одоо хичээлийн жилээс 9-р сараас эхэлж шатрын ордны маань үйл ажиллагаа эхэлсэн. Бүтэн жил гаруй болж байгаа юм. Тэгээд одоо жил гаруй болоход манай сумд одоо ямар өөрчлөлт орсон бэ гэвэл анх байгуулагдаж байхад ирээсээ шатар тоглолтог хөхөд их цөөхөн байлаа, хуруу даран байдаг. Одоо бол манад ирээсээ шатар тоглолтгүй хөхөд байхгүй болсон. 3000 гаруй хөхөд тоглож байна. Энд одоо ордон дотор нэг 40-50 хөхтийг оруулж ирээд зэрэг тоглох юм бол бүгдний ийм л одоо сонирхолтойгоор хөгжсөн. Тэгээ энэ ордон маань одоо хөхтийг ялангуяа энэ торгууд хөхтийн оюун ухааныг хөгжүүлэх одоо дэлхийн тавцан тэдний одоо дуу хоолой хөргөхөд энэ ордон маань маш том үйл ажиллагаа болж маш том үр ашиг өгч байгаа. Зөв дэлгөө яг торгууд төмний түүх нь өөрөө маш гонтгүй байдаг. Баялаг түүхтэй. Энийг бол мэдээч хэрэг дараагийн нэвтрүүлгээр цуврал нэвтрүүлгээр эрхэм үзэгчтэй сонирхолтой болно. Торгууд төм хязгаарын нутагт байдгаараа тэгвэл торгууд хүүхдүүдийг шатарчин болгохоор тийм ээ. Шатар гэдэг юм чи өөрөө нөгөө оюун ухаан, хүүхдийн оюун ухааны хэлэн тэгээд тэнд чинь ерөөсө бүх стратеги бодлого явагдана. Эндээс чинь хаашаа явал би ялахын төлөө тий. Тэгэхээр тэр хүүхд чинь ерөөсө би ялна гэдгээсээ гадна тэр оюун ухаан нь ерөөсө энд тоглоо. Би энэ тоглоомондоо ялна. За тэгвэл ирээдүйн ажил хөдөлмөрт нь би тэгвэл энэ ажил хөдөлмөртөө одоо ялнаа гэсэн анхны нөгөө нэг сургуулийн юм биш үү? Тийм яг шатрын сургуульд чи ерөөсө хүүхдэд маш олон төлөвшлийг бий болгож ирнэ. Хүүхэд төлөвшин, сууж сурна, одоо ямар нэгэн ажлыг төлөвлөсөн бол тэрний арга заавал харна, бодлогошрон, тийм юм бодно, сэтгэн, одоо энийг яаж нийлвэл би одоо энэ ашигтай нийлэл хийх үү гэдэг ингээд бодхоос эхлээд тэгээд зөвхөн ингээд нийтлэл дээр ажиллахгүй манай хүүхдүүд чинь шатрын бодлоготой бодлогуудыг маш их бодно. За тэгээд тэр шатрын нийтлэлээр бүр ингээд одоо бүгдээрээ дэвтэртэй. Тэр дэвтэр дээр маш их бичлэг хий. За тэр бичлэг хийснийхаа дараа энэ одоо шатраа нүүж эхэлнэ, тоглож эхэлнэ. Тэгэхээр хүүхд чи ерөөсөө юу авах вэ да? Эхлээд нөгөө нэг гэрийн хүмүүжлэлтэй болдог шүү дээ. Тийм ээ их үзэгчтэй. Тэгэхээр чин гэрийн хүмүүжлэл гэдэг бол тэр хүүхдийн бүр суурин ерөөсөө хүн болж төлөвшгийн суурин. За дараа нь оюуны хүмүүжил. Тэгэхээр оюуны хүмүүжлийг болохоор чинь одоо энэ баян өндөр хүүхдийн шатрын ордонд бий болгочоод байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг би бас бодоод байна л да. Таныг хэлэхээр бүр баярлаад ингээд миний бүр имэд хүрээд байна л да. Яагаад гэвэл нэг баясгал хүрээд байна. Тэгээ баясгал хүрээд байна гэдэг чинь юу гэхээр зөвхөн энэ одоо энэ тургууд төмний биш. Энэ чинь одоо цаашаага уламжлаад энэ зах хязгаарын энэ аймаг сумдууд ирээд
ийм том ордонд чинь одоо тэмцээн, уралдаан юу л байна тийм ээ? Сургалт, зохион байгуулалт бүрэн боломжтой байлтай болсон биш. Дөрвөн боломжтой. Манай дээрээс шатрын одоо тэр дөрвүүдийн явуулах, тэмцээн уралдааны зохион байгуулах бүх хэрэгтлэгдэхүүн хангалттай. Харин тийм. Тэгээд одоо дэлхийн шатрын холбоо, Монголын одоо шатрын холбоо, Ховд аймгийн шатрын холбоо, Өвс аймгийн шатрын холбоо, Өвөр ханга, за тэгээд Өмнө говийн шатрын холбоо гэдэг бүх холбоодтой одоо нэг холбоотой тогтоогод ажиллаж гисэн. Тэгээд эндээс хүмүүс ирж байнга туршлага судалж байгаа маань гэсэн. Оо ямар гоё. Олон төлөөлөгч ирж туршлага судалсан жилийн хугацаанд. Тэгээд бүр одоо ингээд шатрын сургагч багш ирж манай дээр сургалт явуулна. Бид нөгөө онлайнаар сургалт авах хүүхдүүдтэй багшлахтаа. Тэгж ажиллаж байгаа. Тэгээд одоо шатрын ордон маань ирсэн Монгол улсад байх ийм ордон төрнөөс өмнө маань байгуулагдсан. Тэгээд ишсэн байдлаас хамгийн гоё юм хамгийн сайхан бахархалтай Монгол бахархал. Одоо энэ Монгол бахархал нэвтрүүлэг маань ерөөсөө 2009 оноос хойш үргэлжлэн 15 жил 15 дахь жилээ ингээд нэвтрүүлгээ одоо хийж байгаа юм. Тэр нь болохоор Пилийн чандаа тэгээд Монголд энэ нэвтрүүлэг бол 15 жилийн минь отхон нэвтрүүлэг болох юм. Эрхэм үзэгчтэй. Яагаад гэвэл альва нэг юм 15 жил гэдэг бол агуу нэр хөдөлмөр шингэсэн. Өчигдөр би нэг сайхан юм дууллаа. Замдаа ингэ бид нэр явж илаа. Тэгээ явж исэн чинь миний эх орны төрийн ордноос над руу утастаа та хаана байна? Зөндөө залгаад ерөөсө болсонгүй гэсэн чи би ховд руу ингээд нэвтрүүлгэндээ явж байна гэсэн чинь танд ингээд алтан гац содронгаар шагнахаар болсон. Тэгээ та яах юм бэ? Та хизээ хийгээд ийм гоё яа. Баяр хүргэе. Төрийн үр шимээ. Тэгээд сонсоод би тэгээ сонсчоод нэг сонин би манай ээж чинь ховдын хүн байхгүй юу? Тийм үү. Тийм. Тэгээд тэнгэрт яг тэр уулзуур зам дээр нь тэнгэрт өргөлөө өгчөөд би чи их ийм их уйлмтай нэг сайхан гоё нэр хангах чочрогт нэг сайхан уйлчаад тэгээ явд 3 минутны дараа энийг сонссон. За тэгэнгүүт энэ чи хүн чинь бүр гоё болт юм аа зү. Тэгээд эрхэм үзэгчтэй та бүхэндээ энийг сонирхуулж байгаа утга учир нь юу гэхээр миний нөр их хөдөлмөр ард түмэндээ тэгээд миний зочдод миний одоо нэвтрүүлгийн зочин та бүхэн надтай хамт байсан шүү. Үргэлжийн мөнхөд би чихийн итэл явдаг байсан. Хин ч одоо мэднэ манай телевиз маш олон телевизүүд ингээд надтай хамтарч миний телевизүүд намайг дэмжиж миний ард түмэн миний үзэгч олон дэмжижсэн. Тэгэхээр энэ бол миний Монгол бахархал нэвтрүүлгийн отхон нэвтрүүлэг. Тийм учраас би отхон нэвтрүүлгийн оюуны их хөргөнд хийж байгаа бүр хязгааргүй баяртай баярлалаа. Тэгэхээр онцгойд бүрийн хэрэгтэй чинь сайд маань одоо Дамбай хааны маань маш олон хүмүүс ингээд ивент хийгсэн байлаа. Энэ баярлагыг баярлаад тэгээд ингээд зөндөө юм оюуны тус гэдэг бол агуу юм аа тийм ээ. Тийм. Тэгэхээр та тэр талаараа жоохон дурсгүй. За сайдынхаа тухай. Манай сайд одоо ер нь нутгуусандаа хийлтэй. Тэгээ одоо энэ Баян өндөр гэж энэ ордноо нэрлэдгийн учир нь болохоор манай нутагт Баян өндөр хайрх нэг чих өндөр сайхан хайрх юм би. Тэгээ эрт дээрээс ад түмэн маань тэр хайрхныг төвшиж нутгалж эдээшиж байсан ийм сайхан хайрх. Тэгээ өнгөрсөн жил 9 дугаар сард манай Баян өндөр хайрхан шатрын ордныхаа нэрийг хайрхнаас нь очиж гүйж аваад тахилах хийсэн байсан тийм ээ. Тахилах хийсэн. Тийм. Тэгээд Баян өндөр хайрхан гэдэг хайрхныхаа нэрээр энэ шатрын ордныг нэрлсэн юм. Маш гоё зүйлтэй тийм. Баян өндөр Баян ямар гоё юм нэр вэ тийм. Маш их одоо баялаг ард түмнээ одоо өөртөө надад гэсэн их сайхан хайрхан байдаг. Ард түмнээ өөртөө эвэлэгсэн, хайрлсан. Одоо ийм хүртэл ийм их түүхэн замлыг хүртэл хугацаанд ийм орчин үеийн 21-р зуунд хүргэсэн ийм сайхан хайрхан байж шээ. Угаасаа нөгөө нэг хаяа сайхан бол
тийм ээ? Барай сайхан амьдрал сайхан. Эрт дээрээс нааш одоо ард түмэн маань шүтэж биширч дахиж ирсэн хитгэн сайхан хайрхан байгаа. Одоо гурван хүүхэд уулд гэж сайхан одоо Монгол улсын энерги тийм байгаа. Бүрэн хайрхан үл гэж одоо их сайхан ээжүүд байгаа. Дашванжил хайрхан гэж их сайхан хайрхан байгаа. Бас нэг ихтэй баян өндөр хайрхан цацлын оо гэдэг одоо бас нэг ихтэй юмтай уул гэж байна. Тийм тэр нэг гурван хүүхэд уулд гэдэг. Гурван хүүхэд уулд тийм юм. Бид нэр ирж байгаа баян өндөр хайрхнаа яг орох замдаа харсан. Сүрлэг зүгээр сүрлэг тийм. Тэгээ уул уулын хараа нэг уул уулын дээгүүр даваад гараад ирсэн. Цогшод гараад ирсэн. Тийм баян хайрхан харж ирсэн. Тийм сайхан хайрхан. Тэрийг ер нь ингээд та нарын нэрийг хоорондоо ингээд ярилцж байгаад юу сайд ерөөсөө өөрөө хийж бодсон. Хамгийн гол нь манай сайдын чинь өсөж төрсэн санаалж байгаа. Тэр баярсаа нэрээ байсан. Тэгээд манай хүн чинь нэг нутгийнхаа хайрхны нэрээр нэрлэлтэн байв. Тэгээд ингээд санаачлаг гаргасан. Тэгээд ингэж нэрлэгдсэн. Тэгээд одоо хайрхнаас очиж нэрээ гүйж авсан бид нэр. Тэгээд дуу зохиосон байлээ шүү. Тэгээд баян өндөр хайрхны одоо дуу зохиосон, баян өндөр хайрхны одоо тухай шүлгийн уралдаануудыг Монголд аян зохиосон. Пен зарлж байгаа байшингаа байгууллаа тийм. Ингээд маш их үйлийг хийсэн байна. Ер нь оюуны юм гэдэг бол ерөөсөө тэр хүнд зүгээр өстой агаар уус ургамал мэт өөрт нь бас нэмэр болно. Эрхэм сайдтай юуны өмнө маш их баярлалаа. Яагаад гэвэл одоо би өөрөө бас ховд нутгийн ээжтэй хүн аяг гэхэд энэ ховд нутагтаа ирсэн. Тэгээ ховдод байгаа ингээд ер нь аль аймагт ч гэсэн бүх хүмүүс ингээд одоо их нутагтаа тусалж байгаа нь маш их хэрэгтэй. Энэ ирээдүгээ ерөөсөө л бид нар 21-р зуунд ирээдүгээ өөдөнд татаж өвгөйдээ хийлгэж тийм ээ хайрхан шиг одоо өөрсдийнхөө өөртөө хийгээд байна шүү дээ тийм ээ шатраа тийм. Тэгэхээр энэ шатрынхаа одоо жишээ нь юунд одоо тэмцээн уралдаанд юунд орж байгаа. За манай хүүхдүүд чи одоо жилийн хугацаанд маш сайн амжилттай суралцсан. Тэгээ одоо улсын одоо чанартай тэмцээнд бол оролцох арай болоогүй юм байна. Тэгээд нэг 2 жилийн дараагаас улсын чанартай уралдаанд тэмцээнд оролцъё гэж хүүхдүүдэд бэлтгээд байгаа. Аймгийн чанартай тэмцээнд бол оролцож байгаа манай хүүхдүүд. Өнгөрсөн жил 10-аад хүүхэд аймагт шагналт байранд орсон. Тэгээд энэ баруун 3 сум, баруун 5 сумын нэрмжит тэмцээнүүдийг ордон дээр зохион байгуулсан. Оо яа. Энэ зүйлсээ бүр тэр чигээр бүр амралтгүй ажиллаулмаар ийм гоё явах. Манай яг ордны одоо сурч байгаа 10-аад хүүхэд баруун 5 сумын тэмцээний одоо тэр бүнээр шалгарч байгаа. Тэгэхээр хүүхдүүд бол маш амжилттай суралцж байна гэсэн. Тэгэхээр ер нь хараа бас хүүхдүүд ингээд сайн сурч байгаагийн гавьяач бас багш захирал удирдлагууд байдаг шүү. Тэр чин жолоод чиж тэр чин хөвгөлж өгч байгаа шүү. Тийм ээ. Тэгэхээр бас нэг 4 насны хүүхэд гэсэн. Манайх одоо өнгөрсөн жил хавар 5 сараас эхлээд 3-аас дээш насны хүүхдийг сургая гэдэг. Ингээд эсрэг тавсан. Тэгээ 3-аас дээш насны 10-аад хүүхэд ирж суралцсан. Тэд нар бол маш хурдан сурч байгаа. Тэдний нэг оюун ухаанд аюул хурдан хүлээж авдаг юм байна. Тэгээ тэд нар бол их амжилттай суралцж байгаа. Тэд нар одоо цааш баялж шүү. Ерөөсөө тийм шатрын спортоор хичээллэх, ирээдүйн шатрын аврагууд ийм нөхцөлтэй сурагчд ирж манад сураад байна гэдэг. Тэгэхээр ерөөсөө хараа ийм байдаг штэ их үзэгчтэй. Нөгөө 3 наснаас 4 насны хооронд ерөөсөө нөгөө за 1-ээс 3 нас хүртэл хаан хатан заяа тэрэнд юу ч хэлээд хэрэггүй. Тэгвэл яагаад ч хэрэггүй. За 3-аас 4 наснд хүүхдийг маш сайн сургаад тэрний үндсэн дээр тэр хүүхэд ирээдүйн би ямар хүн болох вэ гэдгээ тэгээд нөгөө бид нар шиг нөгөө 3-аас 4 наснда ингэж нөгөө том болчиход яг тэр юугаараа ингээд тэрийгэ бодоод нөгөө жоохноо бодоод яаж тоглож байсан ер нь аштын бэлгээс амны хэлэг гэж хүүхдүүд одоо манай нэг ахын хүүхдтэй байдаг гэсэн. Тэр бид нэр ингээ айл хэрэг болж тоглож манай ямар баян бэ гэж ингэдэг байсан. Тэгээд манай ээж тэгдэгсэн энэ мөхтэй ястаа нэг сайхан явна энэ амны бэлгийн бүр энэ зүгээр сагаар гарсан хүүхд. Одоо тэгж яаж тэр хүүхд яг тэр амнаа. Тэгэхээр хүүхэд ерөөсөө хүүхдийг нөгөө гэрийн хүмүүжил
оюуны хүмүүжил хоёр чинь онцгой болчихж байгаа юм чинь тийм багшаа. Тэгж байгаа. Тэгэхээр одоо энд ингээд сураад яаж яах та ер нь ингээд хүүхдүүдтэй түүхийн багш тийм. Тэгэхээр чинь энд чинь бас номын сан гэдэг юм шиг. Манай ч одоо 1000 гаруй номтой номын баялаг. Бүр номын кабинеттэй байх. Кабинеттэй номын сантай. Манай номын сангаас одоо түүх, эрүүл мэнд одоо бүх гадаад харилцаа тийм байсан тийм янз бүрийн номууд байсан. Бүх төрлийн номнууд байж байгаа. Бүх төрлийн мэдээлэл авах боломжтой юм номын сан ажиллаж байгаа юм байна. Зөв. Тэгээд энэ би бүсгүй их үзчихтэй. Захирлынхаа амыг төр барья. Төрөө. Би хүртэл одоо энэ сургуулийг энэ шатрын ордон байгуулах гэж ихэд аз хурд компанийнхаа одоо сайхан номнуудаас номын дээжээс ингэж бас таамагт өгч явуулсан шүү. Тэр мэн бол яг тэгээд аз хурд номын дэлгүүр мэн бол ерөөсө 2009 оноос өдий хүртэл надтай хамтран явсараад 15 жилийг туулж байгаа юм. Тэгээд хоёлаа ер нь хараад би бас бодоод байна. Энийг аваад ирцээ. Энийг хоёлаа 4 настай хүүхдтэй шүү. Та үгүй шүү. За та үгүй юу? Чи юу? За тэгээд чи юу? Адаас ирж байгаа хүн би тэ. Тэгээд ийм сонь сайхан зүйлүүд ингээд яваач чинь. Тэгээд би танаас нэг юм яагаад гэвэл сая би тачмигүй яг ингээд яг таныг ярьж байхад надад нэг гоё юм бодогдлоо л да. Та тэр номын сандаа түүхийн багш юм чинь хүүхдүүдтэй гоё ингээд цуглуулад гоё түүхийн тухай яриад ерөөсө өөрийнхөө мэрэгжлийн дагуу ингээд гоё ном уншихын завсар нь ингээд гоё сайхан зүйл ярьдаг. Яалгүй яг бид нар ч одоо хүүхдүүдийнхээ дунд орчихсан нэг ном уншчихэд шүү дээ. Тэгээд гоё ингээд түүхнээс сонирн болгоод яриад ингээд ярина. Тэд нар асуун тодрууд нь тэгээ эн чинь ийм үчигтэй тиймээс ялангуяа торгуудын түүхийг манай хүүхдүүд маш их сонирхож уншиж байна. Стасан түүх байлаа шүү. Би хүртэл одоо нэвтрүүлэг хийх гэж байгаа хүн чинь мэдээж хэрэг тухайн одоо ямар нэвтрүүлэг хийх гэж байгаа юм, яах гэж байгаа юм. За тэрний уг гарал нь юу байгаа юм. За тэгвэл энэ орчин үед яаж явж байгаа юм гэдэг ингээд бүх зүйлийг одоо сэтгүүлчин, хөтлөгчин тэрнтэй одоо танилцж явах ёстой. Тэгээд би энэ дээр ингээд танилцаад байсан чинь хорвоодын түүх болоос агуу түүх байлаа шүү дээ. Ерөөсөө тэр эх оронч үзэл нь яаж хөгжиж эх оронч гэдэг юм хүн чинь ямар байх ёстой юм гэдэг утга агуулгыг би ерөөсөө тэр түүхээс харсан. Тэгэхээр тэр түүхийн талаар бас жичтэй ингээд гоё нэг татлагын тухай одоо би нэвтрүүлэг хийнэ. Яг тэгвэл тэр татлагын чинь танаас татлаг дээр маш их үйл хийсэн байлээ шүү дээ. Тэгэхээр тэрнийхэн талаар тэгээд түүхийн талаар ингээд гоё юм юу бас юм цогц одоо цуурлыг хийчихье гэж бодож байгаа юм. Тэгэхээр тэр доторны одоо түүхийн нэгэн улбаа, түүхийн нэгэн жим бит хоёрын хооронд явж байна. Тийм үү? Тэгэхээр энэ шатрыг ерөөсөө ингээд одоо энэ дээр ингээд орсон чинь маш их шатар байсан шүү дээ. Тэгэхээр хүмүүс сайхан ингээд одоо тусалж, бэлдэж, хандвилж өгөө өөрснөө авах юм. Одоо үндэс суурь бид нэр өөрсдөө тавьсан. Тэгтээ маш их хандвал тусламж орж ирсэн. Харин манай боломжтой шатрын орны нээлтэн дээр одоо агуу их одоо ерөөсөө Японоос ирсэн байсан, Хайлангаас ирсэн, Ашаагаас нөгөө зохиолч юу ирж чадахгүй бүр ингээд нэг шуудан гарын юмудаа явуулсан. Тэгээд шатар боогоо явуулж гисэн, ном зохиолуудыг боогоо явуулж гисэн. Тэгээд ингээд одоо хүүхдүүдэд бэлэг хүртэл явуулж гисэн. Ийм байсан. Тэгээд одоо ерөөсөө маш их хандад тусламж орж ирсэн. Хүн болгоны өөрийнхөө сэтгэлээр 5 номоо барьсан, 10 номоо тавьчихсан, 10 шатган тавьчихсан болж байна. Манай номын санч байггүй сайхан баяжмал болсон шүү дээ. Харин тийм номын сан бол пиг байлаа. Одоо ингээд таны номын сан гэсэн нэг ингээд одоо ямар гоё ингээд бараг хэн байр орж ирсэн. Хам чиний тэр нэг Азиас орж ирсэн номууд хүртэл манай Оо тийм биш. Манай Азийн номын сан номоо тэр ирсэн хэн байр ирсэн. Оо тэгжэн тэгээд номын цагаан буян дэлгэрэхээс өөр яах вэ тийм ээ. Тэгээ энэ өргөө чинь өөрөө сайхан өргөө байна тий. Тэгээд энэ юу бас гаргасан байна. Ингээд энэс хойш бол одоо Монгол бахархал нэвтрүүлэг одоо сүйчийн нэвтрүүлэг гэсэн. Яа сүйчил гэхдээ би хад хүнцэг нэвтрүүлгийг бас контентыг явуулж байгаа. Гэхдээ
юм чинь бас нэг яг нэг за боллоо. За ихэд ингэсэн нэг хувь тавилан байдаг ч тийм. Тэгэхээр би Монгол бахархал нэвтрүүлгээ ингээд одоо хамгийн сүүлд харин бүр ингээд 25 онд би Монгол бахархал нэвтрүүлгийнхаа 15 жилийн ойг хийж байгаа. Тэгэхээр тэгсэн чинь одоо өчигдөр алхуунаас их төрөөсөө тийм ээ ийм сайхан шагналаа авах гэдэг чинь бол ерөөсөө баярлахгүй байхын аргагүй. Энэний нэгэн жишг нь намайг ийм их хурцлдаг телевизийн хамт олон уран бүтээлч байж байна. Мэдээж 2009 оноос эхлээд 24 оныг хүртэлх үйл ажиллагааг явуулаад гадаад харилцааны яам, консулын албад байна. За Аз хор номын дэлгүүрмэн байна. АПО хувьцаат компани маань ингээд тест маш их юм тус бимээр ингэж энэ үргэлжилсэн 15 жилийн ард гарч байгаа шүү дээ багш минь. Тэгээд эндээ ингээд яг оюуны өргөндөө ингээд ирээд ингээд одоо сүүлчийн нэвтрүүлгээ хийж байгаа. Ингээд ноён танд баярлалаа. За тэгээд хоёулаа энэ дээр ингээд сургууль дээр за номын сан кабинетод орох юм байна тий. Номын сан орно сургуулийн кабинетууд дээр байж байгаа. Хүүхдүүд дээр орох. Манай дуулынгийн хүүхдүүд дээр байж байгаа. За тэгэхээр та хилчээрээ тий. Ингээд ингэж тийм. Тэгээд хоёулаа нөгөө нэг энд орно гэсэн үг шүү тий. За тийм шүү. За ингээд ирхэн захиралтай маш их баярлалаа. Тэгээд мэдээж оюуны энэ их хөргөөч нь улам хэлж ерөөсөө тэр Улаанбаатараас ч хамаагүй ирүүлээ эндээ тэмцээ оролдоон зогсоод энийг ерөөсөө энэ байраа миний бодлоор би өөрөө бас маркетинг хүн шүү дээ. Ингээд энэ байрыг ингээд хараад ороод ингэчихэд яа энд бол өстой нийгмийн тустай бүх ажлыг хийхээр юм байна. Тэ? Тэгээд оюуны тустай бүх ажлыг хийхээр юм байна. Энэ чинь тэгээд дараа нь чинь ерөөсөө дотроо ингээд гоё амрах байгмаар зүйн юм болох юм биш тий. Хүүхдийн тоглоомын талбай. За тэгээд нөгөө цайны газар юм. Бүх юм. Гэхдээ энэ чинь авсаараа ингээд харин тийм биеэ сүрдэг хөгжүүлэх. Тэгээд ордон гэдэг утгаараа ажиллах юм биш үү тийм ээ? Жаахан өргөнхөрөөртэй болох юм аргатай жаахан. Жаахан биш энэ хамгийн том юм. Тэгээ ордон гэдэг чинь агуу том ордон шүү дээ. Тийм байна. Тэгээ сондуудад ингээд ийм гоё ордон байгуулсан одоо гамхирэг сайттай чин сэтгэлээсээ баярлалаа. Үзэгч олонныхоо өмнөөс баярлалаа. Үр хүүхдийн энэ олон ээж аав нар хичнээн их баярлж байгаа. Хоёулаа нэг хүүхдийн ээж юм аавтай нэг заавал уулзсан шүү. Би тань даалгавар өгöd шүү дээ. Тэр настай хүүхдээр ойлаач шигээд ингээд тэгээ одоо өөр арга яагаад гэвэл би энэ их номын далаа энэ их одоо шатрын оюуны ухааны тийм ээ энэ бөөн ирч хүчин түрээд ирсэн чи би бас тамиргүй шүү дээ. Тийм ээ? За тэгээд 1700 гаруй километрийн замыг туулаад одоо тургуу бүдгийг зориод манай ордныг зориод ирсэн одоо эрхэм сурвалжлагчтай тодорхойж байна. Тэгээд өөрийн чинь ажил амьдралд үргэлж алтан газар шиг гэрэлцэж явдаг гэрээ. Тэгээд амжилт бүтээдэг гэрээ. Эрхэм үзэгчтэй бид Монгол бахархал нэвтрүүлэг ер нь хаа явсан газраа дэлгэхтэйгээ хаа явсан газраа сэтгэлийн болон гарын бэлтгэл гэдэг юм аа. Захирал юмнэ. Тийм учраас би танд ингээд ийм гоё шатрыг авчирлаа. Чи оюуны чинь их хөргөө. Тэгээд тааман яг энийг миний би нэг хүсэх юм байна. Хоёлаа энийг хүүхдүүдтэй өөрөө энийг өрөөндөө тавиараа. Яг гэвэл одоо энийг чинь би нэг цалин халин байгаасаа гэж би танд одоо бэлэг барих гэж байгаа юм шүү. За эрхэм үзэгчтэй та бүхнийхээ өмнөөс үзэгч олонныхоо өмнөөс оюуны их одоо өргөөг нялааж байгаа нь бид нэр бүгдөө хамтраад нялааж байгаа юм шиг Монголын эрхэм үзэгчтэй хэлийн чандад суугаад эрхэм монголчууд маань надтай хамт энэ бүлийг гартуулъя. Энийг зөвчтэй дэлхийн нийтэд Монгол даяар түгэж яваа эрхэм сэтгүүлч танд бас
Ордныхоо дааны мэлхийг хатуулъя. Ном болон өвлөгөө бүлгийн дээд гэж үздэг. Тэгээд ордны зүйлсээ энэ мэлхийг хатуулж байна. Таны амжилт хүсье. Амьдрал дэрүүдэн сайн сайхан мэдлэг хүсье. За баярлалаа. Тэгээд миний Монгол бахархал нэвтрүүлэг ер нь миний хат онцгой нэвтрүүлэг ерөөсөө студидтэй тэр бэлэг болгоно байлгадаг. Мэцгаано тавхан өнөөдөр мэндийг хүргэе. Намайг Цэнд Жавхта Булар Томлог гэдэг. Би 2023 оноос эхэлж шатрын үйл ажиллагаанд шатрын ордондоо багшилж эхэлж байгаа. За тэгээд манай шатрын ордон маань нийт ер нь бол 70% хүүхдүүдэд хандуулж явж байгаа. Энэ хугацаанд болохоор анхан шат, ихсэн шат, дунд шат зэрэгээр 3 ангилалтай явж байгаа.